бид нар 3 галзтай хамтраалгын холбогдын тухай авч үзнэ. За юуны түрүүнд багш нь хичээлийнхаа оролтыг маруулна. За 220 болцод бол хичээлийн оролт бол галд нойлгсон 2 уцнаас бүрдэн. За ингэ олж. За гэрэлтүүлэгнийхээ нойлын уцыг бол цуваа авах гэж байна. Ингээд гэрэлтүүлэгнийхээ нойлын уцыг бол цуваа авчихна. За нойлоо гэрэлтийнхаа бодлооны нэмжүүдээр холбоотгоч. За ингэснээр бид нар гэрэлтүүлгийнхаа хасгыг бодчихлоо. Хасгыг бодчихлоо. За одоо энэ нэг хэрэглэгчийг бодгоч. Хэрэглэгч маныг нь хичээлийн маань үсгүүрийн нэмэгтэй хийж. Одоо хасгал зураг бодгоч. Зураг маань хичээлийн үсгүүрийн маань нэмэгтрийн гэрэлтүүлэг болгодог ойлгож байна. Сайн хэрэглэгчийн зургийг болгоч. За ихийнхаа явцыг дахин нэгтэж явах хэрэгтэй. За цахилгаанчин үнэ нийтрүүнд тавигддаг юм бол аюулгүй ажиллагадаг. За одоо бид нэр хэрэглэгчээ олгосон. За одоо хэрэглэгчийнхаа нэмэгдсэн нэг. За ингээд нэгдүгээр
Одоо гэрэлтүүлгийнхаа хатан дээр авдаг гэж байна. За ингээд бидний хийсэн холболт ингээд дуусчихя. Одоо бид нэр гэрэлтүүдээгээд холбогдоо зөв эсенсгийг шалгая. За нэгдүгээр гэрэлтэж байна. Хоёрдугаар гэрэлтэж байна. Гуравдугаар гэрэлтэж. За асч. За одоо бид нэр хэрэглэгч хийсэн. Хэрэглэгчийнхаа шалгаа үзчих. За хэрэглэгч маань мөн ажиллаж. За ингээд бидний хийсэн холболт зүг байгаа учраас холболтуудаа лентед харуулсан холбогдныхаа тагийг хич. За ленттэй утсаа хэл гарахгүйгээр сайн маш сайн чангарч дэмжих хэрэгтэй. За өнөөдөр бидний хийсэн холболт маань өгөр дуусна. За ингээ холболт хийлээ. За дараагийн хичээлээр бид нэг гэрэлтүүлгийг 3 өөр газраас гэрэлтүүлэх асар боломжийг дараагийн хичээлээр судалнаа.